Орцсон маань 22 байгууллага, харьяа байгууллагатай байдаг. За энэ байгууллагуудад бол 888 албаагч хамрагддаг байгаа. Тэгээд өнөөдрийн ёс зүйн зөвлөгөөнийг бол бид бүхэн нийт албаагчдын бас 50% оролцоог хангаж байгаагаар бол энэхүү зөвлөгөөний онцлог бол байна. За анх зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулахдаа бол төрийн албаагчийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх жилийн хүрээнд буюу төрийн албаагчд маань ёс зүйгээр бусдыгаа манлайлаа. Нэгснээр бол төрийн үйлчлэгээ тэгж хүртээмжтэй, иргэн дээлтэй ийм үйлчлэгээ бий болох юмаа гэдэг үндсэн зорилготойгоор энэхүү зөвлөгөөнийг бол зохион байгуулж байгаа. Тэгээд зөвлөгөө маань бол бас амжилттай сайхан эхлээд бол явж байна. Ёс зүйтэй манлайллын аюу маань маш гоё болж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд ёс зүйгээр нөлөөлье. За маш сайхан сургууль болж байна. Тэг. Олцсон манлайлал, ёс зүйгээр манлайлал гэсэн сургуультанд сууж байна. Манай аймаг чинь урд урдынхаас судах юм бол айгүй гоё аймаг болсон ш. Одоо манай найз нөхөд ихэл Улаанбаатар хотоос манай аймаг сууршаад одоо манай аймагт 5 дахь 6 дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа. Тэгээ манай аймаг ер нь айгүйх магтдаг ш. Энд эндэх улсуудаас ер нь айгүйх гоё аймаг, хөгжилтэй хамгийн шилдэг аймаг гэдэг үг л би амар их сонсч ирсэн. Энэ 100% болдог гэж ажилласаа хийсэн үед биш. Ёс зүйтэй ажилласан үед 100% бол. Баярлалаа. За баярлалаа. Бүгд сайн сайн хийсэн.